Сайн байцгаана уу оюутнуудаа. Луврын музей үзүүлж байна. Та бүхэндээ Луврын музейн алдартай бүтээлүүд, соёлын үндэс, музей доторх алдартай уран бүтээлүүдийн ач холбогдол, урлагийн утгыг ойлгуулахад оршино. Дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн алдартай урлагийн музейнуудын нэг яахын аргагүй Луврын музей. Францын нийслэл Парис хотын төвд Сена мөрний баруун эрэгт Риволи гудамжинд байрладаг түүхэн бахархалт газруудын нэгд оршдог юм. Луврын музейд хамгийн олон жуулчид зочилсон музей бөгөөд 2018 онд нийт 10 сая гаруй хүмүүс зочиж дээд амжилт тогтоож байжээ. Луврын түүх. Луврын музей байгуулж хааны цуглуулгын шилдэг бүтээлүүдийг нэлгэн үзүүлэх санаа Францын хувьсгалаас өмнө гарч байжээ. 1792 онд музейг нээх шийдвэр гарч түүний анхны эрхлэгчээр Юбер Роберт томдогдсон бөгөөд тэд дээр эдийн үзэсгэлэнг нээх ажил эхэлсэн ажээ. 1793 оны 8 дугаар сарын 10-нд Францын хувьсгалын дараа музейг анх удаа олон нийтэд 537 зураг дэлгэн нээжээ. Анхны эзэнт гүрний үед Наполеоны музей гэж нэрлэгддэг байсан. Лувр байгуулагдсны ихэнх үед Францист болон 14-р Луи хамгийн том худалдан авалт нь Франкер Эврард Жабахын 200 зураг хаад нарын цуглуулгын сангаас бүрдүүлж музей байгуулагдсанаас хойш хааны цуглуулга яг 2500 зурагнаас бүрдсэн байв. Францын уран баримтлалын музей Хувьсгалын үеэр олон тооны эд хөрөнгийг хурааж авсны дараа асар олон тооны баримлууд цугларсан ажээ. Өдгөө Балар эртнээс 19-р зууны хүртэлх үеийн 35,000 гаруй үзмрийн 380 мянган эд зүйлс хадгалагддаг. Үүнд гол төлөв уран баримл, уран зураг болон бусад дүрслэг урлагийн бүтээл, эртний судлалын олдврууд байна. Өдгөө 15,000 жилдээ 8,500 мянган үзэгчтэй байдгаас 66% гадаадын Луврын музейн дотор хэсэг. Луврын музей дотор орвол асар удаан урлагийн ертөнцид орсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Музей нь 3 үндсэн жигүүртэй бөгөөд тус бүр нь өөр цаг үе соёлын бүтээлүүдийг хадгалдаг. Денон жигүүр хамгийн их жуулчинтай хэсэг. Энд дэлхийн алдарт Мона Лиза, Суматрагийн ялалт, Либерти ард түмнийг удирдан зэрэг бүтээлүүд бий. Италийн болон Францын уран зураг баримлууд байрладаг. Сиолли жигүүр Луврын хамгийн хуучин хэсэг. Хуучин ордны зүрхэнд оршдог. Эртний Египт, Месопотами, Грек-Ромын идүүлгийн зүйлс хадгалагддаг. Сфинкс, Хаммурабийн хууль, муми зэрэг эртний дурсгал энд бий. Ришелли жигүүр Европын дунд зууны үеийн уран баримл, уран зураг, хаадын эдлэл байрладаг. Францын хаад язгууртнуудын хэрэглэж байсан тавилга, үнэт эдлэл, баримлуудыг харж байна. Дотоод орчны онцлог 60,000 м² гаруй үзэсгэлэнгийн танхимтай, танхим бүрийн тааз, шал, гэрэл түлэг нь бүтээлийн онцлогт тохируулсан байдаг. Орчин үеийн шилэн пирамидын хаалгаар орж дотроо олон давхар лифттэй зураг авах тохиромжтой орчин. Луврын музейн таазны зураг домог ба бурханлаг ертөнцийг дүрсэлсэн. Луврын таазны ихэнх зураг эртний Грекийн Ромын домог, бурхан, баатруудыг харуулдаг. Хаадын сүр жавхлан Францын түүхийг илтгэдэг. Таазны зураг бүр хаадын өргөөний танхимд байдаг тул Францын хаадын ялалт, сүр хүчийг харуулдаг. Нарны хааныг бурхан мэт дүрсэж, улс орн түүний гэрлэр гээгүүлж бүг илтгэдэг. Урлаг ба шинжлэх ухааны ялалтын бэлэгдэл. Зарим таазанд уран зураг, хөгжим, математик, архитектур зэрэг урлаг шинжлэх ухааны бэлэгдэл дүрсэлсэн байдаг. Дүрслэлийн онцлог, алт, хөх, улаан өнгө давмгайлдаг, эрх мэдэл, тэнгэрлэг байдлыг илтгэн. Таазны төвд ихэвчлэн бурхан, эсвэл хаан, түүний эргэн тойронд баатрууд, сахиусан тэнгэрүүд байдаг. Харахад гүнзгий 3D мэт харагддаг. Энэ нь перспектив буюу орон зайн дүрслэл ашиглалттай холбоотой. Өнөөдөр бид дэлхийн хамгийн алдартай урлагийн ордон болох Луврын музейгээр аяллаа.
Урлаг гэдэг бол өнгөрснийг ойлгож ирээдүйг бүтээх гүүр юм. Та бүхэн өөрийн сонирхсон бүтээл урлагийн төрөлдөө илүү гүнзгий сонирхолтой байгаарай. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.